Хүүхдэд үгүй босохгүй босом аюустай гэсэн үгсийг хэвэн заах вэ? Үгүйд гэдэг үгийг хэвэн заах вэ? Хүүхэд хүсээгүй зүйл хийж байвал тайван, тууштай байх нь чухал. Жишээ нь хэрвээ хүүхэд таныг хазуус тайван босовч хатуу харцаар нүдрүү нь хараад үгүй гэж хийсээд хүүхдийг хосбосно. Хүүхдүүд үнэхээр давтцад босон эцэг эхийн тууштай хариу үйлдэл дамжуулсан ингэж сурдаг. Чухал бүү хашвар хүүхдийг бүү завна. Хатуу тайван байх нь эсвэл үр дүнтэй. Босохгүй гэдэг үгийг хэвэн заах вэ? Энэ үгийг зөвхөн тодорхой хязгаар тогтоохыг хүсэж байвал сэргэлсээрэй. Жишээ нь утас оросдохыг босохгүй, хоошид хийх босохгүй. Үгүй үсгээр баталгааж ус, хүүхдийг зөөсөн хосдуус эсвэл тухайн зүйлсийг авч хосдуул. Тууштай байгаарай. Өнөөдөр хоошид хийх босохгүй гэж хэлсэн бос маргааш энэ дүрм хിവэр байх ёстой. Энэ нь аюустай гэдгийг яаж тайлбарлах вэ? Энэ үг нь жинхэнэ эрсдлийг тодорхойлоход тусалдаг. Хасуун зүйлс хурц өнцөг цэхсан гэх мэт. Жишээ нь хүүхдийн хасвыг баг зэрэг бүсэм хасуун биш парт зөөсөн хүргэж аюустай хасуун бич хийсээрэй. Үүнтэй агсаа хурц өнцөг эсвэл зүйлсийг зааж аюустай өвддөг гэж тайлбарласаарай. Зөвхөн үгийг хишээс гадна түүнийг сэтгэл хөдлөлтөй онцсон дуудлагаар илэрхийлсэн чухал. Эцэг эхийн тодорхой үг 50 зам бай гэсэн хүүхдэд хязгаар дүрмийг ойлгуулж түзэгшүүлэхэд тусалдаг.